Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эрүүлийн хилцээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гол усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Иргэдийн амлалт зугаалгын цаг эхэлсэн энэ үед голын эрэг дагуу аюулгүй зугаалж, алжаал ядаргаа гаргах боломжийг ханган гэмт хэрэг зөрчил, гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор санамж сэрэмжлүүлэг өгч эрүүлийн 12 чиглэлд 24 морьт албаагчид Баян зөвтөргийн 25 дугаар хороо, хар усны тохоогоос хаан уул дүргийн 11 дугаар хороо, зайсан толгой маршлын гүүр хүртэл тул голын эрэг дагуу ажиллаулаад байна. Хурд үндэс Оросны улмаас голын усны түвшин, үерийн аюултай түвшинд хүрч, голын эрэг дагуу зугаалж явсан иргэдийн 3 автомашин урсаж байсныг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед нийслэлийн онцгой байдлын газрын албаагчдын хамт аврах ажиллагаа зохион байгуулж, аюулгүй болгож дэмжлэг үзүүлж ажиллалаа.